Хөтөлбөрийн дараагийн онцлог үйл явдал нь Кавказын бүсэд өрнөж байна. Сингапур улсыг үндэслэгч тус улсын анхны ерөнхий сайд Ли Куан Юугийн хэлж байсанчлан жижиг улсын гол зовлон нь хинтээ найзуулах бус харин хэнийг гомдоохгүй байх вэ гэдэгт оршдог. Тэгвэл Кавказад Армени улсад өнгөрөгч 7 хоногт ерөнхийлөгчийн сонгуул болж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар Европын холбоо юу эсвэл Оросын холбооны улсыг баримтсан гадаад бодлого хэрэгжүүлэх үү гэдэг дэнсийг шийдэх чухал үйл явдал болж байна. Армени улс даяар парламентын ээлж сонгуулийн санд тураалт явагдаж Нямгаргийн үдээс хойш гэхэд сонгогчдын эрс 33% хүрсэн байна. Энэ удаагийн сонгуул нь 2018 оноос хойш засгийн эрхийг барьж улс орноо өрөнд рүү чиглүүлж байсан ерөнхий сайд Никол Пашиняны хувьд эрх мэдлээ хатгалах хамгийн том шалгуур болж байна. Түүний тэргүүлдэг иргэний гэрээ нам урьдчилсан санал асуулгаар 32% дэмжлэгтэй тэргүүлж байсан бол Оросын холбооны улсын тадыг баримтлагч Тэрвомтон Самуэль Карпетяны хүчирхэг Армени нам 11% удаалж байсан. Тэгвэл сонгуулийн үр дүн урьдчилсан байдлаар өнөө өглөө зарлагдсан байна. Никол Пашиняны эрх баригч нам сонгогчдын олонхын буюу 54% санал авсан байна. Армени улсын энэ удаагийн сонгуул нь дотоодын улс төрийн өрсөлдөөн биш, харин геополитикийн чиг баримжаагаа тодорхойлох түүхэн референдум юм. Пашиняны гол зорилго нь хөрш Азербайжан болон Турк улстай энхийн гэрээ байгуулж бүс нутагтаа эдийн засгийн хувьд нээлттэй болох явдал бөгөөд үүний тулд үндсэн хуулиа өөрчлөх парламентын 3/2-ын дэмжлэг шаардлагатай. Хэрв тэрээр хангалттай суудал авч чадахгүй бол Азербайжантай хийж буй энхийн гэрээ мухардалд орох эрсдэлтэй. Нөгөө талд өрөнд рүү хийж буй Пашиняны стратегийн эргэлт нь Армени түүхэн холбоотон болох Оросын дургүйцлийг дээд зэрэгт нь хүргээд амжсан. Москва хатуу арга хэмжээ авч Армени экспортод хязгаарлалт тогтоогод байсан бөгөөд цаашлаад хийн болон газрын тосны нийлүүлэлтэд таслах хүртэл эдийн засгийн шахалт үзүүлж байна. Сөрөг хүчнийхэн яг энэ эмзэг цэг дээр тоглолт хийж Оросын эрчим хүч экспортын зах зээлээс бүрэн хамааралтай Армени бодит эдийн засгийн бүтцийг сонгогчдод сануулсаар байна. Түүнчлэн 2023 оны дайны дараа уулын Карабахаас дөрвж ирсэн 100,000 орчим иргэний бухимдал нь ерөнхий сайдын эсрэг хүчтэй чиглэж сөрөг хүчинд улс төрийн нэмэх оноо болж хувирсан. Гурж улс саяхан өрнөдөөс нүүр буруулсан энэ экзэгтэй цаг үед Европын холбоо Кавказ дахь сүүлчийн найдвараа Армениас хайж байна. Тиймээс Европ болон Оросын холбооны улс энэхүү жижиг улсын сонгуулийн үр дүнг амьсгал даран хүлээж ус нутгийн нөлөөгөө хэн хадгаж үлдэхийг анхааралтай ажигласаар байна.